За энэ хэрвээ логин хийгээгүй бол ингээд угаасаа асуу. Тэнгуут нөгөө яг Evo руугаа ордог юм руугаа ороод ингээд за ингээд ингээд гараад ирнэ. Ингэж гараагүй бол дашборд руу байж магадгүй. Дашборд booking portal яг ингэж гарч ирнэ үгүй. Хэрвээ логин хийсэн бол тэр тохиолдолд дашборд руугаа орж агаад энэ commission гэж байгаа. Энэ дээдлэлт нь цэнхэр. За тэгээд энэ дээр чинь commission hub гэж байгаа. Энэ дээр дараад оронгууд чинь энэ юу одоо гарч ирнэ. Ингээл commission hub гэж гарч байгаа. Тэгэл одоо энэ хэрвээ юу байгаагүй болоод ямар нэг юм юу яаж хийх энэ хоёр өөр төлөв байхгүй групп эсвэл нөгөө юу вэ? Юу эсвэл нөгөө нэг жаа ингэ хаач. Зүгээр жирийн тий. Тэгэл ингээд энэ дээр чин дараал new commission tracking form гингууд чин бүх юм нь яг дэс дараагаар гараад байна. Хүнийхээ нэр гаргаад хамгийн гол нь бүх юмнуудаа шалгачаад тэгээд submit хийгээд болох хэрэгтэй. Энийг болохоор буудлаа захиалгаас өмнө үү захиасныхаа дараа явах хэрэгтэй. Дараа юу тий. Тэр Viator-ыг ашиглахдаа бас commission яах вэ? Viator дээр бүх юм ямар ч юм захиалсан бүгдийг нь оруулна шүү. Хамгийн гол нь бас яг энэ рүүгээ орох үзэл Viator дотор юм байгаа юу? Үгүй энэ дотор орно. Viator захиалангууд чи email ирнэ шүү дээ тий. Энэ email ирэнгуут нь шууд аваад тэр email дээр байгаа information-ыг оруулаад тэгэл тэрийг хадгаж байгаа л энэ лүүгээ ороод юу очино. Би нөгөө нэг YouTube дээр нэг видео яг ингээд дараагаар нь оруулсан байгаа. Тэрийг хэрвээ зав байвал хараарай. Тийм хаанаа. За би оруулаад гаргаадах юм. За. Харин завгүй жаа харин чамаас юм асууя да гэж бодоодсэн. Харин Viator-ыг нэг ашиглаж үзэх санаа байгаа юм. Тий гоё байгаа зү. Шууд сошиал дээр тавиал хахад хүмүүсүүд нөгөө сонирхож байгаа хүмүүсүүд чи өөрснөө линкээр чи ороод юу очино. Харин тэгээд дахиад чинь тийм болохоор аюу амар. За нөгөөх нь одоо тэгвэл нөгөө юуг би өнөөдөр ярих гэсэн юм а тэгвэл ярих. Юу хаана. За. Үсчэн үү те. За. Тийм энэ аялал захиалга хийхдээ одоо бид нар ямар зөвлөдүүдийг хийх ёстой вэ гэсэн тийм booking checklist хийдэг байхгүй юу? Тэгэхээр энийгээ яаж санаад би болохоор өөрөө яадаг вэ гэхээр энийгээ принтерлж аваад энэ компьютераа хажууд ч юм уу те ингээд сан дээр наацсан байгаа. Тэгэхээр заримдаа ингээд мартчихдаг болохоор одоо яах вэ? Тэгэхээр энэ юу ингээд бичиж аваад ч юм уу те өөрөө ингэж хсаалт хийчих хэрэгтэй. За мэдээж одоо хүнтэй хамгийн түрүүнтэй аяллаа талаар нөгөө хүнтэйгээ танилцах хэрэгтэй. Эсвэл таньдаг бол хамаагүй те. Гэхдээ тухайн хүн яг ямар аялал ингэж сонирхож байгаа талаар нь мэдхийн тулд өөрийнх нь талаар бас асуух хэрэгтэй. Одоо жишээлбэл Хавай явах чинь те хүн Хавай явж ямар зорилгоор явж байгаа юм болоо те. Юу хийх дуртай усанд сэлэх дуртай юм уу эсвэл хайкинг хийх дуртай юм уу тэр хувийн мэдээлэл хоббиг нь мэдээд авчвал бас өөрснөө юу ямар санал болгох те ямар аялал олох гэдгийг нь тий олоход арай амар тэгээ танилцаад сайн мэдсэний дараа энэ аялал бас өөрт нь таалагдсан юм хийхэд бид нар бас за иймэрхүү юм хийчихвэл энэ хүнтэй бас таалагдах юм байна да гэдэг нэг ерөнхий мэдээлэл авчин тий. За тэгээд дараагийнх нь асуух зүйл болохоор энэ захиалгын мэдээлэл. Бид нөгөө qualify гэдэг чинь qualify гэдэг. Тэр болохоор нөгөө өнгөрсөн 7 хоногт бас YouTube дээр бичсэн байгаа. Яг ямар асуултуудыг асууж иж тэр хүнийг qualified болгохын. Одоо жишээлбэл за би Хаваа явмаар байна. Тэ гэчээд нөгөө одоо нэг 5,000-д багтаач гэдэг ч юм уу. Тэгээд ерөнхий юм авчих юм бол бид нэр яг ямар хотел, яг ямар хэдэн хүн очих мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тэр асуултууд чи хэдчнэн хүн, хэдэн настай хүүхдүүд те яг хизээний хэдний өдрөөс хэдний өдөр гэдэг аль-алиндаа нөгөө цагаа хэмнэхийн тулд тэр qualification асуултуудыг бол асуух хэрэгтэй. Тэгээд энэ хоёр дээр үндэслээд
За тэгээд дараа нь бид нар энэ өөрснөө код буюу тэр танилцуулах үнэ бэлтэн тий хаана дуртай хотел одоо хідэн өрөөтэй ямар өрөөтэй гэдэг ч юм уу тэр тал дээр тэгэхээр энэ хоёр зүйлийг танилцаад тэгээд qualification асуултуудыг асуугаад яг юу хиймээр вэ тэр захиалгын бүх хэрэгтэй мэдээллүүдээ авчаад тэгээд хэрвээ одоо хоёр талдаа аль нь завтай тий яг ингээ харахад бэлэн одоо жишээлбэл хаваа явж үзсэн бол гайгүй тий хаваагийн талаар үн гаргах бид нар бол хаваа явж үзсэн хүн чинь арай мэдэн штэ хаагур юу байгаа мэднэ тийм болохоор нэг цаг зарцуулахгүй байж магадгүй тий тэр тохиолдолд шууд хараад за нэг иймэрхүү юм байна гэдэг ингээд хоорондоо цагтаа үедээ тэгээд үнийг гаргачих болно. Хэрвээ тийм зүйл байхгүй одоо явж үзээгүй газар ч юм уу эсвэл ямар нэгэн мэдээлэл хаанаас олохыг одоохондоо мэдэхгүй бол бүх энэ асуултуудыг асуусны дараа тухайн хүнтэйгээ цаг тохироод за надад нэг тий 2 өдрийн за өнөөдөр би завгүй байж болно тий тэгэхээр өөрөө ч юм уу завгүй байх юм бол дараагийн цагийг тохирохдоо би ийм юмнууд чинь ингээ гаргаад үнийг нь бэлдээд өгчөө гэд тэгээд ийм өөртөө цаг гаргах хэрэгтэй. Тэгжиж бид нар яг энэ тодорхой үнийг нь тий тухайн хүнд тохирсон тэр хүссэн аяллыг нь гаргахад арай боломжтой. Тэгээд дараагийнхаа цагийг тохирохдоо хамгийн гол нь юу захиалгад бэлэн өдөр нь яах хэрэгтэй одоо бэлэн өдөр захиалгад одоо яг бэлэнтэй кредит карта өгөөд ингээд захиалгад бэлэн өдөр нь аль болох энэ нэг кодыг өгвөл зүгээр тэгжиж нөгөө хүмүүс маань үнэ харчаад таалагдлаа гэвэл шууд захиалгад бэлэн тэгэхгүй бол маргааш нь нөгөөдөр нь ч юм уу те үнэ танилцуулсан ч нөгөө за би өөр хүнтэй яриад энэ чинь асууж иж үнэ харьцуулах юм бол тэгэл цаг хамаг нөгөө цаг чинь өргөччих. Тийм болохоор яг за захиалгад бэлэн өдөр нь хизээвэ гэх те нөхрөөс асуу эхнэрээсээ асуу гэх юм бол бас тэр хүн чинь бас хамт байж байвал амар. Тийм болохоор тэр цагийн сайн асууж агаад цагаа тохироо тэгээд яриулаарай аль алинда цагаа хэмнэ. За тэгээд тийм эднэрийг бий болгочлоо код гаргачлаа үнэ танилцуулчлаа нөгөө хүмүүс маань баяртай байна тийм энэ таалагдж энэ аялал энэ хотел гоё юм шиг санагдаж одоо захиалъя гэхэд бид нар шууд захиалга хийчихнэ. Захиалга хийхдээ ямар мэдээлэл авах вэ гэхээр мэдээж төлж байгаа хүнийх нь кредит карт дээрээс нь төлж байгаа хүний тэр кредит картынхаа матчинг тэр нөгөө юу байх хэрэгтэй. Бичиг баримт буюу ID те driver's license copy байл зүгээр. Тэгээд юу хүн бас төлж байгаа тэр хүн яг ингээд захиалга хийгээд ингээд кредит картаа өгчлөө те зургийн ч юм уу явуулаад эсвэл өөрсөө хилээд тэр хоорондоо бид нөгөө Sorry. Юм хийсэн үү? За тэгээд захиалга хийхдээ хийж явах явцдаа бид нар хажууд нь энэ нөгөө credit card authorization form бас байлгаж явах хэрэгтэй. Тэгээд энэ захиалга хийж явахд одоо жишээлбэл асуух юмуд маш их гарна тий зүгээр ID дээр чинь заримдаа хаяг нь байхгүй ч болно. Тэр тохиолдолд тухайн хүнээс хаягийг асууж штэ энэ billing address мөн үү гэд хэрвээ billing address картн дээр нөгөө register хийсэн billing address те өөр байх юм бол нөгөө карт нь reject болоо дараа нь тэр нөгөө захиалга чинь цоцлогдчих штэ тийм болохоор бүгднгийн давхар сайн асуугаад энийг энэ захиалга хийж явахдаа хамт бөглөө явж ивэл цагаа хэмнэн за тэгээ бөглөчөөд захиалга хийлээ бүгдийг бөглж арай амжааг байгаа тэгэхээр захиалга юу вэ? Ерөөд confirmation өөр төр чи ирчих штэ тий. Одоо энэ захиалга хийгээ болчлоо гэсэн. Гэхдээ ихэнх бид нар нөгөө travel agent болохоор тэднэр хамгийн түрүүнд confirmation ирнэ тийм ээ. Зарим компани болохоор client руу явуулцдаг. Зарим нь болохоор явуулахгүй бид нар руу давхар 2 копи явуулцдаг. Тэгэхээр тэр маань эренгуут зэрэг эхлээд client руугаа явуулахгүй байжгаад энэ тийм хэрэглэхийн зөвшөөрөл дээр бүгдчтэй тий confirmation дугаар бүгдийг нь бичтэй гарын үсэг зурулна. Тэгэхээр өөрөө бүгдийг бөглөөд хамгийн доор нь гарын үсэг зураад өдөр өгөөд нөгөө хүндээ явуулаад одоо яг ингээд гарын үсэг зураарай. Тэгэхгүй бол энэ тий
аль байдлыг хамгаалсан тал дээр тэ энэ юм чухал болохоор бид нар заавал энийг зуруулаад тэгжиж дараа нь confirmation очно гэдгийг тайлбарлаж өгөөд тэгээд ингээд зуруулах хэрэгтэй. Зарим хүмүүс болохоор одоо зурмаар гон завгүй байна энэ гэх юм бол цаг өгч чинь тэ 2 цагийн дараа гэдэг ч юм уу тэ эсвэл өнөө орой 6-аас өмнө ч гэдэг ч юм уу тэгээд өгчүүл тухайн хүн чинь арай зурх тийм юу зурх хэрэгтэй. Зурхаас нааш ер нь confirmation явуулж болохгүй. Явуулаад хэрэггүй. Тийм. Өөрийгөө хамгаалах үүднээс том асуудал болохоор тий. За тэгээд confirmation дээр гарын үсэг зурулцлаа. Зураад нөгөө хүн чинь явуулчлаа. Тэгсэн тохиолдолд бид нар дараа нь захиалгын тэр баталгаажсан confirmation email-ээ явуулж болно. Тий. За тэгээд нөгөө хүн чинь email-ийг хүлээгээд авчлаа бүх хэмжээнд тань. Тэгсэн дараа нь одоо нөгөө бүх хэмжээнд тань болсны дараа нөгөө commission tracking form-о бүглэнэ. Саяны вебсайт руу орсон тийм ээ. Тэгэхээр commission tracking form болохоор юу? Энэ дээр нэг зүйлийг анхааруулж нэрээ захиалга хийж явахдаа одоо өөр бид нар захиалга хийж яхад commission ер нь хэд байх нь харагдаж штэ тий. Тийм. Тэр үедээ өөрийнхөө хувийн нотон дээр заавал бичиж аваарай. За commission хэд байна. За. Тэгчээд дараа нь commission tracking form-о бүглэхэд амар байдаг. Тэгэхгүй бол дараа нь нөгөө commission tracking form-о бүглэхэд нөгөө commission хэр байгаа нь харагдахгүй байх тохиолдол байна тий. Тэгэхээр өөрөө баг тоо бодоод ч юм уу тэгээд гаргахад нэлээд цаг авна. Тийм болохоор яг нөгөө захиалж явах үедээ хувийн нотоо бичээд дээрээс нь credit card authorization form хоёуланг нь бүглэж явах нь шүү тий. За тэгээд формо бүглчоод тэгэл ер нь болоо. Тэгтээ тухайн хүндээ аялал эхлэхээс нэг 7 хоногийн өмнө ч юм уу те сануулад өөрийн бас мэддэг зарим нэг аяллаа tips одоо юу гэдэг ингүүл тэгвэл зүгээр юм пакло зүгээр гэдэг ч юм уу тэр талаар нь сануулад ямар нэгэн цаг агаарын өөрчлөлт энэ төр мэдээлэл байвал тэдрийг бас бид нар сануулад өмнө ингээ холбогдоод бас сайн хайлаарай гэдэг ч юм уу те тэгж юуж болно. Тэгээд дараа нь болохоор бид нэр өөрөө хийх ёстой юу вэ гэхээр аялал дууссаны дараа бас холбогдоод тийм миний хувьд яадаг вэ гэхээр би аялал дууссаны дараа хон хүнээс review авдаг. Нөгөө travel agent-ийнхаа review зарим хүмүүс болохоор Google дээр өөрийнхөө бизнес оруулсан бол Google-ийн review, Facebook review гэдэг ч юм уу те сэтгэл санаа сэтгэлийг нь аваад аваад эсвэл нэг баярлаа гэсэн жижигхэн бэлэг ч юм уу явуулаад тийм юу байдлаар бид нар энэ ингэж энэ аялал маань яг бүтэн тийм болно. Тэгээ санаа сэтгэлээр гадна бас нөгөө тухайн хүнээс асууж штэ тий ямар байсан тэр хотел нь таалагдсан уу, ийм байсан уу, ийм асуудал гарсан уу тэргээ тэрийг мэдчих юм бол бид нар дараагийнхаа хүнийг тийшээ явуулах уугүй юу гэдгийг бас шийдэж болно шүү дээ. За ийм байна. За баярлалаа. Би ч бас яг нисгэж явах шүү. Ашигла. Насаахан морол халбарнаа ч энэ баярлалаа. За зүгээр. Юу яасан уу? Саяны commission tracking form олцсон уу те? Уг би очлаа Facebook record тэгээд авчлаа нэг яа тухта хараа гэж байна. За тэг. Асуухан байвал нэрлэхгүй шууд асуугаарай. За. За баярлалаа. За баярлалаа. Бай.